За. За намайг Баясгалан гэдэг Кози багийн ахлагч. Одоо ер нь 2 сарын дараа бүтэн 1 жил биш 2 жил энэ Remax-ийн үйл хөдлөлт ерөөдөө хүчин зүтгээд явж байгаа юм байна. За болж гинөө. За та бүхэнд Iconnect юу Fire Up төгсгөр чинь ерөөдөө Iconnect буюу одоо бидний үндсэн хэрэгэлдэг системийн бүх нууц бүх юм өгдөг байгаа. Тэр өгсөн юм чинь бэлгээ гэдэг манай миний compliance ажилтан маань та бүхэн тараасан байх гэж найдаж байна. А нийлгээгүүнүүд нь яг хөө энэ дараа өгсөн кодоор нь энэ Iconnect гэсэн энэ сайтаар ороод энэ дээрээ хийгээд нэвтэрч орно. Тэгэхээр тэгээд өгсөн кодоор нь нэвтрээд оронгууд яг хөө зарим тохиолдолд нэг бүртгэгдээгүй систем дээр нөгөө two factor authenticator гэж байдаг байхгүй. Давхар нэг шалгадаг. Тэрийг яахын тулд энэ дээр нэг юм юу байгаа. Ийм Remax mail цэгийн мен рүү ордог тийм нууц код өгдөг. Тэргээр нь орно гэсэн үг зэ. За тэгээд тэрнгээр оронгууд чинь нэг ийм гарч ирнэ. Ийм Remax цэгийн мен гэсэн. Энэ дээр чинь нэг код олгогдно. Энэ кодоор нь 6 оронтой код ирэнгууд нь яг тэргээр нь шинэ мэйл дээр заавал орж ирдэг юм да. Тэргээр нь энэ юугаа ордог шүү зэ. Энэ дээр нь хийгээд байна. Тэр яг ингээд нэвтэрч орчингууд чинь нэг код гарч ирчээд код хийх талбар гарч ирчээд ийшээ нэвтрэхгүй байгаад юм бол тэгж хийх нэ гэсэн үг шүү за. За ингээд оронгууд танаа талбар байгаа ерөөхдөө өөрөө чинь яадаг. Яг энэ хүний аккаунтаар орцуулчаас ингээд харагдаж байгаа шүү за. За тэгмүүд бидний орох хэвээр ганцхан хэрэгсэл бол энэ iList 10 гэсэн систем шүү за. За энэ рүү орлоо. Яг хоо. Танаа систем рүү чинь одоо их нэвтэрч байна гэж ойлгоорой. За сүлжээ жоохон цаадах шиг байна. За ингээд нэг чинь бүх юм чинь тэг харагдана. Одоо энэ нийт 6 харилцагч мaalч гэсэн юм байхгүй зүгээр бүх юм чинь тэг харагдана. За энэ дээр тэгээд эхний одоо энэ зүүн талбарын чинь юмнууд бүхэн та нарын хэрэгслүүд гэсэн. За энэ агентийн хяналтын самбар гэж бичсэн энэ англиар авах юм бол энийг монгол болгоод өөрчлөөрэй за. Тэгээд үйл хөдлөх хөрөнгүүд тэгээд зах зээлийн шинжилгээ гэдэг. Тэгээд дэлхийд дахинд харилцагч гэдэг эдгээр бүх юмуд хэрэгтэй байгаа. За хамгийн эхлээд би бол ерөөдөө та бүхэн энийг орчингуудаа профайл руугаа шууд ороорой гэж хүсэж байна. За энэ яг хүний хувийн юу харуулахгүй ч би өөрийнхөө профайлыг харуулчих за. Энэ дээр профайл дээр ерөөдөө энэ профайлын чанарыгаа энэ 90-с дээш байлгахыг хичээгээрэй за. За энэ дээр бол яг өөрийнхөө хувийн мэдээллүүдийг ерөөдөө бөглөөд сошиал хаягуудаа бүгдийг энэ дээр ингэ бөглсөн байх хэрэгтэй шүү за. Шаардлагатай гэсэн бүх хаягуудаа бөглөөд. За тэгээд маркетинг дээр хэрэглэх шаардлагатай өөрийнхөө танилцуулгыг энэ дээр нэлээд олон үгээр бичээд энэ дээрээ бас холбоод өгөөрэй за. Тэгчих юм бол та бүхэн ерөөдөө энэ юу чанар чинь ерөөдөө сайжирнаа л гэсэн үг. За тэгээд өдөрт хөрөнгийн мэрэгчлэлийнх нь юунууд дээр ингээд алийг сонгох гэх юм одоо юу гэдэг арилжааны болон орон сууцны зорилттой үйл хөдлөх хөрөнгүүд дээр ажилладаг. Эсвэл орон сууцны зорилттой үйл хөдлөх хөрөнгөөр зөвхөн ажилладаг гэж үү те. Энэ дээр өөрсдөө ерөөдөө тохируулаад оруулах хэрэгтэй гэж ойлгоорой за. За тэгээд арилжааны одоо нэг доор нэг хэрэгтэй юмнуудыг бүгдэхэд одоо арилжааны зорилттой орон сууцны зорилттой гэдэг хоёр талбар минийх бүгдэгдсэн учраас энэ дээр харагдана. За тэгмүүд яг бизнесийн боломжтой одоо газрын хөгжүүлэлт гэдэг гэх мэт одоо нэг гадаадаар ингээд шаардлагатай гэсэн бүх юмуд бөглөж гэсэн өөрийнхөө ажиллах талбаруудыг бүгд бөглөж байна. За олон улсын хамтын гүйлгээ хийх сонирхолтой газрууд байх юм бол ерөнхийдөө нэлийн эдийг оруулж болно гэхдээ яг өөрийнхөө ажиллах боломжтой хэл усаа мэддэг юмнууд оруулах хэрэгтэй шүү за. За ерөнхийдөө ихвчлэн эдрийн англиар ярих боломжтой байдаг учраас би ингээд англиуд бидний сонгоцсон байгаа учраас ингэж орж байгаа шүү за. За үйлчлэгийн бүс буюу одоо өөрийнхөө ажиллах боломжтой бүсүүдийг гэх юм бол энэ дээр ингээд сонгоо оруулж болно шүү за. За гихмичлийн ингээд профайлтай байгаа энэ зүүнтлийн доороос хоёр дахь гэсэн дэлгүүрийн чинь дээдлэх гэсэн. За амжилтууд нь яг цаанаасаа бүгдээ байдаг учраас энэ дээр нэг бүгдээ байх шаардлага байхгүй. Момент одоо commercial business дээр ихэд ажилладаг. Silver цолтоосон 2008 сарын 19-нд Silver цолоо зурсан учраас энэ дээр автомат цаанаас ороод ирж байгаа гэсэн. За momentum суусан бол momentum суусан гэсэн юмуд энэ дээр хадгалагдаа авчнаа гэсэн. За иймэрхүү байгаа. Цаанаас нь хадгалж. Тэгээ цаанаас нь хадгалж байна.
За тэгээд хяналтын самбар дээр ч одоо та бүхний юунуудыг оруулсан тохиолдолд бүртгэл үүсэж байгаа тохиолдолд бүх одоо үйлдвэр дөрөнгийн чинь одоо үнийн дүн мөн бүх юмнууд нь энэ дээрээ харагдаад явчихна гэсэн үг. Ерөнхийдөө энэ хүн бол энэ нийтдээ 9 саяын шимтгэл авчихсан хүн байна. Ингэж харагдана. За ингээд хүмүүсээ бүртгээ явж байгаа чинь эндээс амжилттай болсон одоо дүүрэг байл те. Нийт 13-ыг бүртгэснээс амжилттай болсон дүүрэг гэдэг фунел зарчим гэдэг орсон тийм үү. Та нарт орсон баг гэж найдаж байна те. Энэ зарчмуудыг ч бүгдийг ингээд харагдуулчихнаа. Ингээ явнаа гэсэн үг. За хууль хөрөнгийг ингээд аюул их хичээл орох учраас ингээд энийг түр алгасч заяа. Зах зээлийн шинжилгээнд дээр болох дээр та бүхэн шинжилгээ судалгаа хийхин тулд энийг орж ашиглаж болно гэсэн үг. Энд дээр юу хийдэм бэ гэхээр юу ячна. Одоо хүрээгээ одоо идэвхтэй байгаа листүүдийг манай систем дотор бүртгэгдсэн листүүд дотор одоо ямар энэ хүрээнд одоо доороо хүрээ сонгох нь шүү дээ байршлын. Энийг хүрээнд сонгоод тэн дээр ингээд наривчилсан судалгаа гаргахад ашиглагдгаа гэсэн үг. Үний хүрээ оруулж болно, хугацаагаар нь оруулаад ингээд хийж өгч болно. Энийг яг нь нэлээд дараагийн түвшинд хүрэхээр ерөөдөө энийг ашиглаарай. За. Миний хувьд бол энэ дэлхийд ихэнд хамгийн их ашигладаг юм байна. Та бүхэнд нэг худалдаа авахч орж ирнэ шүү дээ. Худалдаа авахч дээрээ энийг одоо ерөөдөө ашиглана гэж ойлгоо. За дэлхийд ихэнд гэдгээл зах зээлийн шинжилгээ ашиглах гэхээр нөгөө асар их мэдээллийг гаргаж чадахгүй учраас энэ дэлхийд ихэнд гэдэг нэг ашигладаг шүү. За. Гонётой. Энэ дээр хайсан баггүй яг нөгөө юмнууд аваад гэсэн чинь миний надад хоосон байгаа гэсэн. Тэгэхээр одоо би нөгөө идэвхжүүлэх учраас тэгээд юм. Тий, идэвхжүүлээгүй биштэй уг нь идэвхтэй байх хэрэгтэй. Бүх юмнууд харагдана. Гол нь энэ дээр сонголтуудыгаа зөв хийх хэрэгтэй. Одоо чинь энэ дээр сум дүүрэг юмнууд аягуулсан юу эхлээд дүүргээ оруулаад дараа нь хороогоо оруулчаад илүү наривчлалтай болдгийг. Тэгэхгүй зүгээр дүүрэг дотроо ингээд ерөнхийд нь ингээ хай гэвэл шууд дүүргээ сонгоод болчихно. Тэгээ үнийн хүрээгээ заавал оруулах хэрэгтэй. Энэ улаан тэмдэглэсэн байгаа энэ урталтаа доод дээд үн гэж байгаа. Энэ үнийн хүрээгээ ерөөхдөө багцаалтаад ерөөхдөө оруулах хэрэгтэй. Тэр үнийн чинь хүрээнд л ерөөхдөө харуулнаа гэсэн үг зэ. Тэгэл хайхдаг гэдээр орж байгаа. За жишээ нь хай тийм үү одоо Баянзүрт дүүрэгт за 16 дугаар ороонд тийм ээ. Юу гэж юу гэдэг тийм худалдах орон сууцны зорилттой. За энэ офс хэрэг байхгүй за хөдөлгөөний өрнгийн төрөл нь болох дээр орон сууц гэж сонгоод за гэрээ мөрөө сонь бишээ. Энэ дээр одоо ингээд 500-аас доод үн 50 шүү. 50 саяас 500 сая хүртэл ингээд хайчих тийм үү. За ингээ хайчингууд ерөөхдөө ингээ шууд эхлээд 500 саяасаа доош ч гэсэн хамгийн өндөр үнээс эхлэж ихсэж эхлэв. Эндээсээ ингэж ерөөхдөө доошоо хайна гэсэн үг шүү. За. Ингээд хараа явчихна. Тэгээд эндээсээ хуваалцаж болдог. За. Энэ системийн аюул том давуу тал нь болохоор энэ дээр үйл хөдлөлт дээр дарлаа энэ iConnect-оос орсон гэсэн үг шүү. Энэ листинг хуваалцах гэж байгаа. Энийг хуваалцах гэдэг дээр дарангууд яг энэ линк гарч ирнэ. Энийг шууд Facebook-ийн болон мессеж юу гэдгийг те чат мат юу гэдгийг одоо Viber бүгднгээр нь явуулж болно. Энэгээр явуулангууд яг зөвхөн өөрийн чинь үйл хөдлөх хөрөнгө гимшгээр харагдуулна гэсэн үг цаашаа. Тий, одоо энэ хүний нэр дээр очихгүй гэсэн үг байхгүй нэрээс. Өөрийн чинь нэрнээс очино гэсэн үг. Холбогдох юм бол бүхэл утасны дугаар бүх юм нь өөрийнх дээр чинь таарна. Энэ бас нөгөө би харилцагч нэмсэн юм юу байна вэ? Тэр чинь зах зээлийн шинжилгээнд дээр байна. Тийм үү. Одоо энэ Viber сонгосон. Худалдаа авагч нийт зүйлэлт дээр тэрийг оруулдаг байхгүй. Тэр чинь за энэ хүний хайж байгаа юм дээр ийм үйл хөдлөх орон орж ирлээ гэдэг нэг мэйл дээр ч гараад ирсэн. Энэ мэйл дээр чинь. Яг би оруулсан шүү дээ. Тэгээд тохиолчгод энэ мэйл дээр чинь харагдаад юу худалдаа авагч нийт зүйлэлт гэх тийм үйл хөдлөх орж ирлээ гэж зааж энэ дээр хараад байна. Энэ дээр зааж байна. Энэ устгал гэдэг. Referral form ааж. Нэг энэ дээр ямар ч нэг өөрт чинь худалдаа авагчны зүйлэлтний шаардлага юу орсон үйл хөдлөлүүдийг чинь энэ дээр шууд харуулж явчихдаг байхгүй. Тэгээд тэрнгууд листинг одоо хугацаа ааш. Энэ дээр аваад шинэ листингүүд гараад ирдэг байхгүй. Тэрлүү оронгоч ингэж ихсэн яг ингээд 160-аас 140 сая хооронд орсон үйл хөдлөл өөрөө чи хайж исэн тухайн үед нөх хэрэгцээтэй байгаа үсийн зүг оруулж өгөх юм бол яг тэр бүс дээр ч орж исэн үйл хөдлөлийг шууд энэ мэйл хаяг дээр ч оруулаад ирдэг гэсэн үг байхгүй. Ерөөдөө тэгж ажилладаг гэж ойлгоо. За. Тэгээ энийг ингээ явуулчихнаа гэсэн үг. За яг ингээ цаашаа өшөө нэлийн гой юмуд байгаа. Ингээ цаашдаа би нүг зааланд ерөнхий юмуд дээр нэмэлт мэдээллүүдийг олгоо явуулдаг учраас энийг ингээ цаашаа дэлгэрүүлээ явуулчихна. За. За үйл хөдлөл хөрөнгүүд гэж байгаа заа. Энэ дээр ингээд ямар юмуд орд юм бэ? За би өөрийнхөө ажлыг харуулж идэв. Тэгэхгүй хүмүүстээ байхгүй байгаа нь харагддаг. Юу ч боддоггүй шүү. За одоо миний одоо оруулсан үйл хөдлөл хөрөнгүүд бүгд энэ дээр.
бүгдийг ингээд ер нь бол 80-аас дээшээ байх хэрэгтэй. Зарим тохиолдолд нэг бичлэгийг авч зарим тохиолдолд нэг бичлэг авч амжилтгүй нэг тийм үйл хөдлөлгөөр байдаг байхгүй. Тийм байхгүй тохиолдолд нэг 80-тай болчдөг. Бичлэгийг оруулчихаар 82-оос дээш ирэхэд авчдаг гэж байна. За ийм юу байгаа. Энэ дээр болох дээр одоо үйл хөдлөлгөөр шинэ листинг оруулах гэдэг юм байгаа заа. Энэ дээр оруулчингууд яг би нэг саяны хүний юм дээр оруулсан учраас би драфтаас нь сонгоо авчи за. За ингээд шинэ листинг ингээд оруулах дээр дарангууд яах вэ? Яа. За би энийг ингээд харуулчих. Эхний юм дээр орон сууцны зорилттой арилжааны зорилттой гэж заавал ихлэ сонгох хэрэгтэй. Тэрийг статусаа зөв сонгохгүй бол дараа нь юу засаж залруулах гэж нэг зоолтой нэг хондог шүү заяа. Тэгэхээр хэцүү заавал Монголиогоос тэрийг залруулах тийм хүсэлт илгээж хийж орж ирдэг заяа. Тэгвэл энийг ихлээс аягүй сайн харахтай. Тэгээд орон сууц хичээ дараа нь худалдах юм уу түрээслэх юм уу гэсэн оруулах хэрэгтэй заяа. Тэгээд дараа нь энэ үйл хөдлөлгөөгийн төрөлийг энэ хоёрыг бас сонгоод өөрчлөлтөн тохиолдолд энэ бас өөрчлөгддөг шүү за. Энэ сонголтын дээр одоо юу гэдгийг худалдах байх юм бол орон сууц байх юм бол орон сууц гэж оруулаад тэгээд хадгална. Энэ гадаадд байх юм бол гадаад үйл хөдлөлгөөрийн Монгол хүмүүс чинь Монголд байгаа үйл хөрөнгөнд чинь Монгол улс дахь гэдгийг сонгоод тэгээд хадгалах дээр байдаг шүү за. За би яг энийг оруулахгүйгээр яаж юм. Энэ болох дээр ингээд талбар нэгдэнгүүд яг таны хамгийн ихний имэйлээс одоо юу чинь ингэж харагдана. Яг өөрсдөө чинь нэг энэ 200 хамгийн сүүлийнх нь болохоор 200 гэдэг нь болохоор манай агентийн манай юунд бүртгэгдсэн агентийн тоо харагддаг байхгүй юу? Та нар бол баруун 400 300-аар өгч байгаа байхгүй юу бодож байна. 380 60 70 ч юм уу тий. Тэгээд зураас татаад нэг гээд хамгийн ихний чинь лист харагдана гэсэн үг заяа. За ингээд явлаа. Ингээд цаашаа юмудаа бүртгэлээ тийм үү. За үндсэн мэдээллүүд дээр юу багтаах хэрэгтэй вэ гэхээр хамгийн эхлээд энийг нүдээс битгий хөндөөрэй заяа. Энийг бас хөндөж болдгоо. Хамгийн сүүлийн үед өөрөө хадгалахаар гэдэг чинь листингийн төлөв нэртэй. За хоёрт нь гэрээний төлөв. Энэ бол тэгэхээр та нар хийсэн гэрээний хаа юг За гэрээний төрөл дээр бол тэр онцгой болон юуны энгийн гэж манай хоёр гэрээ хийгддэг. Юу түрээс нэрчтэй ялгаа байхгүй заа. Тэгээд онцгой гэх юм бол онцгойгоо сонгоно. Дараа нь энгийн бол энгийнээ сонгочоод дараа нь гэрээс огноо чи автоматар яг энэ огноо сонгогдсон яг бол юугаа нээж байгаа тохиолдолд. Дөнгөж нэг шинээр листинг үүсгэж байгаа шүү дээ. Энэ огноо чи автоматар юу сонгогддог учраас энийг өөрчлөх шаардлага байхгүй заа. За гэрээ дуусах огноог нь харин та нар гэрээнийхээ хугацааг хэрхэн яаж хийснээс шалтгаалж энийг оруулна гэсэн үг заа. 3 сараар бол 3 сараар, 6 сараар бол 6 сар болгоод яг энэ огноогоос хойшоо 6 сар ягаад өдрийг нь хүртэл яг зөв оруулах хэрэгтэй шүү заа. Тэг өөрөө сонгож хийн гэсэн үг. Яг хэдний өдөр дуусахаар байна гэдгээ. Тэгэхгүй бол энэ систем дээр чи буруу ээждэг. Гэрээн дээр чинь яг үндсэн дуусах хугацаанд байгаад байдаг. Систем дээр оруулчихар чинь буруу оруулчихар яг энэ системээр яваад өдөөс устдахгүй гэсэн үг байхгүй. Тийм шүү заа. За энийг аягуулсан зөв хийх нэ тийм ээ. За листингийн үн энэ дээр бол яг үндсэн гэрээн дээрээ заагдсан үнэ л хий. За яг хэд гэж хоорондоо тохирсон тийм ээ. Тэрийг хийх шүү за. За мэдээж эндээсээ ярих боломжтой юу үгүй юу гэдгийг мэдээж ярьсан байх хэрэгтэй тийм ээ. Доошоо яриад одоо мэдээж зах зээл дээр гарч ирээд бүх юмыг өөртөө манайхан чинь доошоо ярих уу гэж дандаа ярьдаг учраас тэрийг хилцээр хийх боломжтой гэдэг юмыг сонгоно гэсэн. За мэдээж тогтмол үнэх юм бол өдөөсөө энээсээ буухгүй л гэж ойлгох хэрэгтэй. За эхлэх үн буюу одоо нэг үнэ аялцах үнүүд дээр гадаадад хэрэглэдэг юм байдаг байхгүй. За энэ ягаад temporary revisable гэж байгаа хэрэг энэ нэг газрынх нь өөрийнх нь бичлэгэнд энэ би юу газартай үйл хөдлөл ерөөхдөө оруулж байгаа учраас газрынх нь бичлэгээний тухай юу оруулсан байхгүй. Газрын түрээс юу вэ гэхээр ерөөхдөө юу энгийн эзэмших гэрчлэгээ учраас temporary гэж байгаа. Perpetual болох тэр нэг шууд нөгөө өмчлөл буюу өдөөс хөдлөхгүй гэсэн үг байхгүй. Тэгж оруулаа. Яг энийг мэдэхгүй бол ерөөхдөө үлггүй орхисон ч яг энэ урталтаа улаан тэмдэг байхгүй учраас яг тайлбарлаад өгөх хэрэгтэй тийм ээ. За үйл хөдлөлийн хөрөнгөний татвар нь ерөөхдөө 2% тоожигдсон тийм ээ. Ямар ч бас энийг оруулах хэрэгтэй. 2% гэдэг нь 6 саяар оруулсан байна тийм үү. За ашиглалтын төлбөрийг нь ерөөхдөө заавал асууж авах хэрэгтэй. Одоо эзэмшигчийн мэдээллийн хуудас гэж байдаг шүү дээ. Тааш нэг жоо тийм. Энэ өрөөн дээр л яваа үстэй. Шинэ листинг бүртгэх дээр л яваа. Тэгээ энэ үндсэн гэдгийг татвар гаргаж ирэх байна. Энэ газар руу орсон юм. Тийм үү. Газар дээр бүгдийн үндсэн гэдгийг багсаж. Хаана? Одоо энэ маань шинэ листинг оруулах дээр ингэ очлоо. Тийм үү? За. Чод энэ гарцсан юм. Дөрөв юугаа хийчихэд нэг хадгалсан юм тийм үү? Хадгалчаад буцаад гарцсан юм.
Вирус хадгалаагүй. Хадгалаагүй. Тэгвэл одоо шинэ листинг оруулахдаа л яа заяа. За ингээд би ачиж зүгээр орон сууц гэдэг угаас мэдээж орон сууцны орж ирэх юм. Орон сууц юм. Тэгээд хадгалах дээр яаж чи. Тэгээд дарахаар юм гэж байна. Одоо л чи хэлж байгаа. За одоо ингэ хэлж байгаа. Бидний шиг нөгөө энийг ерөөсөө ингэж хадгалах юм бол дараа нь засгай тэгээд хадгалах ерөөсөө хадгалах юм байна. Юуны fire up дээр чинь тэгж зааж өгсөн юм тий. Яг засаглахгүй гэж зааж өгсөн. Юу вэ? Ямар маш зөв оруулаад. Тий. Ер нь бол тийм буруу оруулсан бол угаасаа тийм. Гэхдээ ер нь бол би сая хэлсэн шүү дээ. Түрээс юмудаа маш сайн харж агаад яахгүй болохгүй. Яг хэдий ингээд яг буруу оруулсан байвал тэрийгэ засч болно. Гэтэ засахгүйгээр тэр чигээр нь үлдээгээд нөгөө устгаж болдгүй юм. Тэгээ драфтаар хадгалагддаг байхгүй. Тэгээ драфтаар хадгалдаг юм чинь. Тэр драфтыг чинь дараа нь яаж юу яадаг вэ гэх юм би өөртөө энийг би ингээд шууд үндсэн үйл хөдлөл хөрөнгүүдээр нь дарангууд юуж харагдахгүй байгаа шүү дээ. Тэрийг би яаж гаргаж ирсэн бэ гэхээр нэг сая драфт гэсэн энэ идэвхтэй гэж бод энэ драфт гэдэг дээр нь дарчаар яа чинь ингээ гараад ирнэ гэсэн үг заа. Энийг яаж драфтаар хадгалахыг би одоо доош бүлгээд ярьж өгөн заяа 50 байж байгаа за. Эхлээд би энэ хуудсыг эхнээс нь авахад бүгдийг ярих хэрэгтэй байхгүй. За ингээд мэдээж үйл хөдлөл хөрөнгийг хотлох боломжтой гэсэн энэ нь угаасаа энэ дээр үнэ орцсон учраас энийг бүглэх шаардлага байхгүй за. За энэ ашиглалтын төлбөрийг яагаад би мэдэх ёстой вэ гэхээр нэг энийг заавал оруулсан байвал дараа нь худалдаа авах асуудаг байхгүй. Энэ бол сарын ашиглалтын зардлууд хэд гардаг вэ гэж заавал асуудаг байхгүй. Тэгэхээр тэрийг мэдчих нь юм чухал шүү за. Тэгээ энэ дээр тэмдэглэж авч зүгээр. За мэдээж нэмэлт төлбөрүүд гэх юм бол нэг яг үйлчлэгээний арилжааны зорилттой тийм үйл хөдлөл хөрөнгүүд байх юм бол нэмэлт төлбөрүүд гардаг юм уу? Тэрийг нь нэмэхэд тусгаж болно гэж байна. За тэгээд шимтгэлийн мэдээлэл дээр нь болох дээр манайх газар дээр бол 5.5 тийм үү? Орон сууцн дээр болох дээр 3.3 гэдэг шүү дээ. Яагаад 13, 1.5 гэдэг нь яагаад заавал манай гэрийн дээр тусгагдсан юм бэ гэхээр Монгол улс учраас 10% одоо нэг юу байдаг шүү дээ. Нөөт төлөгч байдаг шүү дээ. Нөөтөө бичдэг учраас л 15 гэж явж байгаа. Тэрнээс гадаадд бол зүгээр л яг тэр үндсэн 10 байхгүй үндсэн 5%-аар л юм уу эсвэл 3%-аар л бичигдэх гэсэн үг сайн. Яг энэ дээрээ бичигдэж байгаа учраас. Юу 3 юм уу 5 эсвэл 90% түрээс чи 90% гэдэг тийм үү? Хамгийн дээдл дээр. Тэргээд бичнэ гэсэн үг сайн. 99 гэж өдөөсөө толгойгоо эргүүлэх шаардлага байхгүй заа. 99 нь болохоор тэр гэрэн дээрээ цаасан гэрэн дээрээ бичигдэж байгаа гэсэн үг шүү заа. Тэгэхээр энэ дээр 5.5 гэж бичсэн бол зүгээр 5-ыг л энэ дээр бичих шүү заа. За энийг бол нэг тоогоод харах байхгүй. Энэ бол гадаадд хэрэглэгддэг юм байна. За. Яг бол худалдаа авч талаас мэдээ шимтгэл бас тооцдог тохиолдолтой байдаг юм. Гэхдээ энэ бол дараагийн 5 жилд ерөнхийдөө хэрэгжих боломжтой юм уу шүү. За. Энэ яг мэдээд авчихгүй. За ингээд мэдээж бүртгэлийн үү дугаар гэж байгаа тийм. Манай бүх үйл хөдлөлийн юм дээр гэрчлэгийн дээр үү дугаар гэж 220-оор хэлсэн тийм дугаарууд байдаг тийм үү. За тэрийгэ бичих нь газрын гэрчлэгээ байх юм бол газрын гэрчлэгийнхаа дугаарыг бичнэ. Мэдээж зүгээр орон сууцн дээр бол газрын гэрчлэгээний дугаар гэж байдаггүй учраас нэг улаан дугаарыг бичдэг. Гэрчлэгээ гэсэн бичгийнхэн доотлолт нь улаан номер гэдэг. За би юуг нь харуулад байна за. За энэ дээр нэг улаан юу гэдэг шүү дээ. Энийг бичиж болно гэсэн үг шүү за. За мэдээж энийг сольж болохгүй. Яг тэгэхээр анх хоёр давхар хаус гэдэг нэг сонголтоо хийсэн шүү дээ хэдүүлээ. Орон сууц, хашаа байшин тий. Тэрийг хийсэн учраас энийг дахиж өөрчилж болохгүй. Хэрвээ өөрчилчих юм бол эн чинь дахиад шинээр эхэлчихнэ. Ер нь бол заа. Тэгэхээр нүүн энэ дээр бичсэн юмнууд бүгдээрээ байхгүй болчихно гэсэн үг байхгүй. За энийг яаж хөндөж болохгүй нэ тийм үү. За зах зээлийн статус нь болохоор ийм хоол юм байдаг. Энэ дээр зүгээр хадгалаа. Ашиглаж исэн бол ашиглаж исэн. Анхны зах зээл дээр ажиллаж байгаа зах зээл дээр шин гэдэг юм сонгоо бичдэг. Анхны зах зээл дээр. Яг энийг дараа та нар өөрсдөө юу одоо листингүүд оруулаад сураад тэр төслүүд дээр ажиллаж сураад ирэхээр мэддэг болчихно за. Энэ дээр нэг ачаалал яах вэ за. Энэ тун удахгүй гэдэг нь болохоор одоо зарим нэг юу баартрийн буюу одоо нэг юуны цахиалгын гэрээтэй байрууд дээр өрхөдөө энийг нэг ашиглаж авчдгийг за. Шинэ байдлаа байдаг. Энийг тийм сонгоо авчиж болно. За засвар хийгдсэн дээр болохоор бүр хуучны байруудаар ашиглагддаг шүү. За засвар хийгдсэн бүр амар том капитал засвар хийсэн гэсэн үг шүү. За тэрэн дээр ашиглагддаг. Гэхдээ энэ ашиглагддаг байдгүй дөө ашиглаж байсан гэдгийг сонгоо авчдгийг за. За ингээд мэдээж худалдах боломжтой өдөр нь буюу одоо гэрээ чинь батлагдаад одоо яг зах зээл дээр гарах боломжтой өдрийг заавал сонгох хэрэгтэй шүү. За өнөөдөр энэ дээр хийчихэнгуудаа гэрээ чинь батлагдаагүй байгаа юм бол эндээс ч ихлээд хугацаас нь тоолох байвчдаг шүү. За энэ бол өнөөдөр батлагдаж амжихгүй байх юм бол шууд маргаашаа хийчихдэг байхгүй. Маргааш мэдээж гэрээгээ энэ дээр батлууллаа, коннектор орууллаа, батлууллаа гэсэн утгатай тийм юм шүү. За мэдээж ашиглалтанд орсон огног энэ асуух хэрэгтэй та нар.
ямар ч байдлын нэг бизнес нь ерөөдөө асуугаад мэдхгүй нөгөө нэг мэдээж олон дамжаад явчихсан үйл хөдлөлтөөр мэдхгүй тохиол байдгийг. Тэнгүүд яг мэддэг агентуудаас асууж сураглаад асгүй сөөхөөс нь асууж сураглаад тэгээд болчтой заа. Тэр чинь нөгөө нэг юу шилжсэн хугацааг нь хэлдэг байна. Солигдсон хугацаа. Хамгийн сүүлд хэвлэгдсэн хугацааг л яадаг. Тэрнээс өмнө 2012 онд яатсан байж 19 онд нэг хүн шилжигдээд тэр яасан хугацаанд тэр доор гарчдаг байхгүй. 19 онд шилжигдсэн гэдэг тийм. Тэгэхээр тэрүүгээр үүдээс авч болох шүү за. Нөгөө лавлагаанаас ч гараад ирэхгүй. Тэр болгон лавлага гэж өгдөг хүмүүс байхгүй. Яг хоо тэрийгээ зөв тайлбарлаад лавлага чинь биднэрт ингээд одоо банкаар авах чинь те ийм банк авах хүмүүст маань иймэрхүү хүмүүс хэрэг болд юм аа. Лавлагаан дээр бүх юм гараад ирчих учраас хүмүүс мэдээлэл нууцлахыг их хүсдэг. Тэгэхээр тэр болгон өгөхгүй. Тэрийгээ өөрөө нэг найдвартай те агент гэдгээ баталж байгаа те бүх юм чадлаа хадгалнаа гэдэг юмнуудыг маш сайн баримталж хэлээд тэрийгээ хэлээд авч болох байхгүй. Ер нь бол ихэнх хүмүүс өгөх дурггүй байдаг шүү за. Тэрийгээс зөв сайн тайлбарж өгөө зэ. Бол нэг чи миний лавлагаар яах гэдэг юм шиг хэлдэг байхгүй. Тэгээ нэг юу иргэний өмнөх байхгүй гэдэг нь нэг за иргэний өмнөхийнхаа лавлагаа өгч очих юм өгдөг юм байхгүй гэдэг шүү за. Яах гэж байгаа та нар вэ? Энэ чинь манай систем дээр ихэд энийг заавал ашигладаг юм аа. Бид нар цаашид ерөөдөө буруу аргаар ашиглахгүй гэдэг юм байна. Лавлагаа дээр чинь заавал байгаад байгаа. Зөв бид нар тэрнийг юу бидэрт хэрэг болтгий. Яг нөө лавлагаа нь ингээд үнэн зөв байна уу гэдгийг л мэдхэд болох юм. Тий. Тэгэхгүй бол нэг зүгээр нэг дуурайлгцсан гислэгийг хүртэл ашигладаг хүмүүс байдаг. Зүгээр нэг гислэг байгаа энэ гислэг муу ингээд нэг шууд Канад цоо гэдэг үздэг хүмүүс байдаг байхгүй. Тэрийг яах юм бол лавлагын заавал хавдаг байхгүй. Тэгэхгүй ингээд лавлагаан дээр чинь бас нөгөө барьцаанд байгаа юу үгүй юм шиг байна шүү дээ. Тий, тэрийг өөрөө хэрэг мэдэхгүй байх юм бол лавлагаа надад гаргаж очоо би тэр лавлагаан дээрээс ч хараад чиг. Манайх нүн шилжиж хөдөлгөөний лавлагаа гэж байдаг байхгүй. Тэрийг өгчих гээд байдаг талтай. Зүгээр үйл хөдлөл хөрөнгөний лавлагаа гэж өгдөг заавал авах хэрэгтэй шүү дээ. Тэрийг л авцсан байв л үү. Тэр нь бол тэр яг шаардлагатай тохиолдолд юу хөрөнгөний нөгөө шилжиж хөдөлгөөний лавлагаа гэж бас байдаг байхгүй. Тэр нь бол тэр бүр ахтаас ахуулаад хин дээр яаж шилжижсэн бүх юм гардаг учраас тэрийг авсан чинь нэг одоо юу буруу байхгүй. Яг хөрөг өгөх юм шүү дээ. За тэгээ цаашаа явлаа. Ашиглаж байсан тийм ээ. За энэ дээр айгүй олон сонголт байдаг гэсэн нэг сүүлийн үед амар их нэг толгойг нэргүүлж ирсэн учраас энэ хоёрхан сонголттой болсон билээ. Ашгүй. Одоо Ремакс арилжааны үйлдвэрлэл гэдэг юм ихэд орсон байна. За нийт зөксөлийн тоог бол энийг бол зүгээр таагаад авчих хэрэгтэй. Нэг байсан ч болно, 50-гүйсэн ч болно. За нийт хэдэн давхар барилга бай гэдэг энэ ихэд хэдэн давхар барилга байдгийг заавал мэдчих хэрэгтэй. Тэн дээр заавал оруулна. За байрны дугаарыг нь бол яг оруулчих болно. Энэ бол цаашаа харагдахгүй гэсэн үг. За газрын зориулалт нь болох тэр энэ дээр болох тэр юу яаж байгаа? Орон сууц байх юм бол орон сууцны зориулалтаа гэдгийг заавал авах хэрэгтэй. За энэ болохоор амны орон сууц бий уу одоо би газар дээр байсан учраас ингэж хийсэн байгаа шүү. За тэгээд цаашаа явангууд энэ яг орон сууцны зориулалт гэдэг энэ дээрээ сонгоно. Тэгээд энэ болох тэр цусны зориулалтаа учраас би ингэ сонгоцсон байдаг. За газрын ангиллыг. За худалдах тэмдэг тавьсан хэсгийг. Одоо энэ дээр нэг газар болон тэр объектууд дээр ингэ гаднаа ингээ худалдан модлон гэсэн тэмдэг тавьсан тохиолдолд энийг хийн шүү. За тавих боломжтой бол ерөнхийдөө нэгэд дарчиж болтын шүү. За ингээд энэ үндсэндээ нийт метр квадрат гэдэг газар дээр бол заавал газрын нийт метр квадратыг оруулж байгаа заяа. Газар шүү юм. Орон сууц бол мэдээж орон сууцаа оруулна тийм үү. Харин барилгын талбай гэх юм бол одоо мэдээж энэ хаус учраас хаусынх нь талбайг нь ерөнхийдөө барилгын үйлдвэрлэлийн юм ингээд нь оруулж болдог байхгүй. За нийт талбай хэмжээ нь бол мэдээж том тэр газрын хэмжээгээр хийгдэх учраас энийг заавал бичнэ. За гаражийн зогсоол бол гаражтай бол гараж чинь гараж байхгүй юм байна чинь. Яг хоо энийг энэ бол бүгэлчүүл юм зүгээр за. Гараж зогсоолын нэг гэж чингуудаа гадна зогсоол гэдэг. Мэдээж орон сууцнд гадна зогсоол байж таараа юм чинь энэ бол бас нэг үзүүлэлт болдог учраас энийг бүгэлчээр за. За онцлог шинж. Энийг бол манай зарим хүмүүс өөрөдөө байнга яагаад гэдэг. Бүтнээр мөглөх гэдэг байдаг. Энийг нь бол тэрийг ачдаг. Бүтнээр мөглөд байх шаардлага байхгүй. Хүмүүс нэг юу хувиа өндөрсөх гээд одоо энэ дээр нэг байгаад харагдаад байгаа нэг хувь байна шүү дээ. Дистингийн чанар. Энийг өсгөхийн тулд бүгдийг дуугарч чаддаг тал байдаг. Энийг хэрвээ ингээ бүгдийг бүгэлчих юм бол нэг ашигтай хайлт нь илэрцэд бүгдэнд нь харагдаад байх учраас нөгөө нэг харилцагчтай санал болгох гээд хайж байгаа үнд аягүй төвтэй. Өөрөө чинь бүх юм харагдаад байдаг. Бүх хэсгүүдээр харагдаад салдах байхгүй. Байгагаад
байхгүй юмуд нь бүрдчихсэн. Одоо ипотекийн зээл боломжтой юм уу гэсэн чинь боломжгүйгээ хариулахад нөгөө хүний нэг ашигтай дуудлагын хэмжээ хүртэл багасна. Чиний өөрөө чинь нэг юу ашигтай дуудлага авах юу чинь хүртэл багаснаа л гэсэн үг байхгүй. Одоо нэг ашигтай дуудлага ирэх хэрэгтэй байтал нөгөө нэг хоос нөгөө ипотекийн зээлтэй юм уу гэдэг нэг өдөржингөө 10-20 агентууд задлах жишээ. Ипотек хайж байгаа хүмүүс амар их байгаа учраас бусад агентууд дандаа тэгж асуудаг байхгүй. А ийм үнэхээр яг ипотекийн зам зээл боломжтой тохиолдолд энийг бүгэлдэж шүү заа. За хууль лизинг хийх боломжтой бол энийг бүгэлнэ. А тэгээд энэ урд зүүн хойд баруун гэж байгаа эдгээр багтэр цонхны харагдцыг хэлж байгаа шүү заа. Харуулц гэж ярьж бити харагдц шүү заа. Энэ харуулц гэж шал өөр бохгүй юм бол толиндоо яг манайх л одоо харуулц гэж яваал бүр дэлгэрчлээ одоо мэдгүй бүр дэлгэж байсан. Бүгд л харуулц гэж явдаг болсон одоо бүр хэл шинжилгээ ухааны хэл шинжилгэлээр явж исэн хүн хүртэл харуулц гэж ярьсан юм чинь. Тэгээд одоо юу ч байна. Энэ харагдц гэдэг шүү заа. Харагдц гэж ярьдаг шүү. За мэдээж нийтийн тээврийн ойролцоо, нийтийн тээврийн ойролцоо, сургуулийн ойролцоо, сургуулийн ойролцоо явуулчихна байхгүй. Энийг ерөнхийдөө яг оновчтой бүлэх ёстой шүү. За. Тэгэх юм бол оновчтой хайлтанд илэрнэ л гэсэн үг шүү. За. За тэгээд амьдралын хэм маяг мэдээж хотод дотор байх юм бол хотын амьдрал болно тийм үү. Орон нутгаас өмнө хоёулангийн сонгож болохгүй боломжтой тийм үү. За хөрөнгө оруулалтаар энийг ингээд авах боломжтой байх юм бол энийг сонгоно тийм үү. За цанын бааз буюу одоо энэ нэг уул муултай учраас би цанын бааз гэж оруулсан байна тийм үү. Эдлэн газар байх боломжтой учраас эдлэн газар гэж оруулсан. Мэдээж Ахмад насан юу цэвэр агаалт байдаг учраас энийг сонгосон гэсэн үг байхгүй. За ийм их хөвчтэй шүү. За нийт дөрөв энэ бол бүгдийн чинь эхний нийт дөрөв нь бүгдийн чинь. За тэгмүүдээ унтлагын өрөө нь мэдээж 40 өрөөтэй байж болтгүй. А нэг өрөө баг чинь гэсэн үг байхгүй. За нэг өрөө байх юм бол нэг өрөө бичгээс өрөө байхгүй. А хоёр өрөө байх юм бол нэг унтлагын өрөөтэй нэг 40 өрөө байж байгаа шүү. За манайхан хоёр өрөө нэг явчихад байна. Гэтэ нэг юуны хайлтын илэрхийлэлтэй жоохон хэцүү болоод байна. Яг нэг ялгаа байхгүй ч гэсэн цаашдаа олон улсын стандартаар та нар өөрсдөө юу ойлгож сурахын тулд нэг өрөө студио руу буюу ганц өрөө одоо амьдарч юм эсвэл өөрийнхөө юу одоо хэрэглээнд ашигладаг студио руу мөр явдаг. А хоёр өрөө их бол нэг бедрум гэж явчихдаг байхгүй. А тэргээр нь яваад сурч байгаа юм зүгээр шүү. За тэгээд ерөөхдөө болж игэл бүх өрөөнүүдээ ингээд нийлдээд оруулах хэрэгтэй. Тэгээд энэ хэмжээсүүдийг мэдэхгүй байх юм бол багцаагаараа одоо жишээ энэ өрөөний хэмжээг ерөөхдөө багцаагаар та нар хэлэх боломж байна уу? Яг хөө зүгээр хэдийг харьцах нь хэд? 3-6 минут. 4-7 шүү. За 3-6 бол байж болохоор байна заа. Яг ингээд иймэрхүү байдлаар бичээд ерөөхдөө явчих болно. Их амар тэнсэн хол бичихгүй байхгүй. Яг юм багцаалтаар биччихнэ гэсэн. Тэгээд энэ юунууд чи бүгдээрээ нийлээд одоо нөгөө нэг энэ 368 тагаар л юм юугаар мөргөж явах хэрэгтэй байхгүй. Тэрийг л хэлээд байгаа. Үндсэн 48 м квадрат гэсэн бол 2 өрөө байгаа шүү дээ. Тунгуудаа 50 болохгүй л гэсэн үг байхгүй. 48-аас доош л байх хэрэгтэй. 48 дотроо за 2 м квадрат нь бол мэдээж зоолтой 0 байж таарна тийм үү. 2 м квадрат ерөөдөө хасч тооцно гэсэн үг тийм ээ. 2 м 3 м 6 м квадрат ч юм те тэр мэрийг хасаад тооцоод ингээд оруулчнаар гэсэн үг заяа. Нэг тийм амар толгойгчлаад байх шаардлага байхгүй. Зөвхөн тоо болоод болоо заяа. Тэгэл оруулчихна гэсэн. За мэдээж энэ дээр нөгөө сонголтуудаа бүгдээрээ байгаад байгаа шүү дээ. Энэ сонголтуудаа бүгдийг харж уншичаад ийм боломжууд байд юм гэдгийг хараад тогтооч өгөх юм зүгээр шүү. За. Юун дээр бол гараж мараш дээр бол яа гэх юм. Энэ дээр нэг зойрын өрөө мөрөө биш шүү дээ байдгийг. Тэр мөрөөс нь сонгож болдоо шүү. За. За мэдээж офсууд бас байгаа. Open layout одоо нэг зүгээр террасууд байдгийг. За энийг нөхөр террасаар энийг нь яачих гэсэн. За. Террас нь энэ дээр байгаа л таа. Basement гэдгээр яг хаа юу сонгож болно. За бусад гэдэг сонголт байдаг учраас санаа зовлтгоо. За гаражийг оруулаад ингээд юу хувинд нь хүрэх гэхээр болдгоо байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг өрөө оруулангуудаа нэг өрөөн дээр нь зүгээр basement буюу эсвэл бусад гэдэг сонголтыг оруулаад гараж гэж бичээл оруулчихад дараа нь ингээд зурган дээрээ холбоод өчгөд хувь өргөн өсчдөг байхгүй. За тэрийг дараа нь яриа зэ. За ингээд оруулаад дуусчлаа тийм ээ. За ингээд энийг эхлэх бүглэнэ. Хаягаар бүглэнэ. Одоо энэ нэг юм дээр байгаа шүү дээ. Энэ дээр байгаа хаягаараа бүглэн шүү. За энэ. За энэ дээр яагаад ийм 3-5 байгаа вэ гэхээр энэ нэг zip код гэж явдаг шүү. За энэ шуудангийн кодоор ордог шүү. За энийг заавал оруулна. Энийг заавал хадгалж явах хэрэгтэй. Энд байхгүй тохиолдолд яг уу хэдүүлээ юу руу орно гэсэн үг. Google Maps руу орно гэсэн үг. Утасны мапаар ч орж болно. Эсвэл нөгөө Улаанбаатарын zip код Монголиа гэж оронгооч шууд zip кодууд бүгд харагддаг. Мапаас ажиллаж чадахгүй бол шүү дээ. Мапаас ажиллаж чадчих юм бол ингээд нөгөө газараа одоо шадвлангаа хайгаад орлоо тийм үү? Шадвлангийн ерөнхийдөө мэдэн шүү дээ. Тэгэлээ
хайгаад болох гэдэг асуудал үү те. Энэ ойлголт байгаа юм шийдвэрлэгээ бичсэн юм тийм үү. Ингээ хайж бодлоо нөгөө газараа хайж бодлоо энэ дээр даглаа яг хөө энэ доотлолт нэг юм нөгөө код хараад энэ 15.23 жаз яг зүг оруулсан бааз энэ дээр ингээ харчдаг байхгүй. Одоо нөгөө газараа энэ маань миний байшин байхгүй. Тий яг энэ байж байгаа байхгүй. Эндээс нь хараад бичигдсэн байдаг гэсэн байхгүй. Ийм шүү зэ ингээ хайгаа олчдаг гэсэн шүү зэ. Энэ нь энийг биччихвэл юм зүгээр үү за. Бич өөрөө ингээ. Биччихвэл шууд гарч ирэхгүй. Энийг бүгдч дуусчаад дараа нь энийгээрээ хай. Энэ маань өөрөө ингээд яадаг шүү. Ингээд зөөж энийгээ заавал зөөж явдаг шүү. За ийшээ ийшээ. Хүмүүс энийг шууд энэ координатор оруулчихгууд ингээд гараад ирдэг гэж бодсон. Зарим нь болохоор гарч ирэхгүй. Жохон алдаатай гарч ирнэ заа. Тэрийг ингээд ойртуулж чагаад нөгөө газар ингээд шууд зөөж аваачаад тавина гэсэн үг шүү. За. Зөөж чинь. Эхлээд энийг оруулаад энийг хөдлөхгүй бол энийг хөдлөх чинь энийг оруулчихгоо чинь чинь алгуулчихдаг шүү. За. Тэнцдэг. За тэгэхээр энэ чингэлтэй хэдгээр хороогонгод яг тэр одоо нэг чингэлтэйч бай хамгуулч бай хамаагүй зүгээр 19 дэх хороогоо шууд тохиолчдаг. Аль ч хамаагүй 19 дэх хороогоо тохиолчдаг. Тэгэхээр ингэ тэнцдэг гэсэн. Энийг хийж дуусныхаа дараа энийг хайгаад болоод оруулаа гэсэн үг шүү. За. Энийг зөв оруулж явахгүй бол одоо нэг Remax одоо нэг юуны локейшны чанар дээр бол амар муу харагдаад байгаа. Би одоо нэг Remax даяар дахин шинэ бичээд ормоор санагдаад байгаа юм дээр бол. Хаалганы дугаар аль энэ шүү дээ. Энэ бичлэгэн дээр байгаа энэ. Энэ шүү дээ. Тоот байдаг. Эндээс энэ дээр байдаг учраас хаалганы дугаар энэ дээр ч бидний нэг солилцлоо бол би бол өөрөө шууд яач таахгүй мэдж байгаа учраас шууд ингээд хайгаад зөөгөөд авчихчих байхгүй. Солилцлоо олохгүй байх юм бол эндээс хайгаад олчих шүү дээ. Энэ солилцлоо аваад авчих байхгүй. Хана. Ингээд яач нөө. Энэ дээр ингээд заримдаа ингээд дээр ингээд дарангууд энэ доотлолт нь энэ солилцол гараад ирдэг байхгүй. Эндээс хайгаад олчих болно. Энэ бол жоохон төвөгтэй гэдэг юм. Хэцүү. Яг энийг харчаад яг энэ дээр мапа зоож мэдчих юм бол энийг харж байгаа яг энэ хэлбэрийг ингэж харж байгаа шууд энийг зөвгөөд яачих чинь болчихдгийг дөө. Тэгээд чадвал ерөнхийдөө энийг ийм болгож байгаад хайж үзээрэй заа та нар. Ингэхээр ч нөө юутай ч адилхан болчихдог байхгүй. Багцаалтад эхний одоо юу гэдэг эхний 6 оронг те багцаалтж оруулаад сурчих юм бол яг энэ хавьдаа хүрээд ирнэ гэсэн үг заа. Тэгээд ойртуулж жагаад нөгөө юугаа төхүүлээ тавьчнаа гэсэн үг заа. Тэгж болдог. Тий. Бүгдээрээ л олно. За тэгээд хэрвээ за дарааны энэ төслийн хувьд бол төслийг өөрөөсөө сонгочно гэсэн. За үндсэн эзэмшигчийн болох дээр энийг заавал энэ дээрээ бичээд эхний өөрийнх нь нэрийг бичдэг шүү дээ. Яг үндсэн өөрийнх нь нэрийг бичээд дараа нь овгийг бичээд тэгээд утасны дугаараа ингэ бичээд тэгээд хадгалнаа гэсэн. За одоо ингээд дараагийн хуудас руу одоо энэ тайлбар хуудас руу шилжиж штэ энэ тайлбар хуудасаар шилжихээс өмнө драфт хадгалах гэдэг юм заавал дараа. Зүгээр драфт хадгалах гэдэг дээр л дараа шүү заяа. Тэгэхгүй шууд хадгалах идэвхжүүлэх гэдэг юм дээр та нар сурцсан байж магадгүй заяа. Энэ драфт хадгалах гэдэг дээр л хэрэгтэй шүү заяа. Дуустлаа болоогүй шүү заяа. Энэ дээр л дараа яваад юм шүү. За одоо хадгалчингууд яг амжилттай хадгалагдаа гэж бац. Хүмүүдээ энэ хувь нь ингээд 18 болно заяа. Хэрэг зөв хадгалаад сайн бүгүүлсэн байх юм бол 18% болчтой заяа. Энэ 18 гэдэг. За тэгээд тайлбар мэлбэр бүглөөд ингээд амар олон одоо энийг нь бол 350 дотор багтчих үйл юм зүгээр за энэ тайлбар нь. Тэгчээд энийг хуулаад яг энэ дээрээ тавина. Энэ дээр тавьдгийн учир нь юу вэ гэхээр нэг маркетингийн тайлбар зөвхөн манай Remax-ийн одоо энэ сайт одоо аппликейшн гэдэг байхгүй. Энэ аппликейшн дээр оронгууд яах вэ? Энэ нэг тайлбарууд дээр нь яг энэ дээр харагддаг байхгүй. Энэ дээр хэрэг хуулж тавихгүй байх юм бол юу ч харагдахгүй. Тайлбар юмуд нь хоосон байдаг шүү заа. Хичүүл юм зүгээр. Би одоо энэ дээр драфт хадгалах юм гэж яах хэрэг багч тээ. Дарахгүй юм шиг. Тестэлж авч. Бороош за бодож бол яг бол драфт хадгалах хэцүү учраас. Драфт хадгалахаа тий наа чи автоматар драфтаар бол авчихна. Дараа нь наад дээр орон сууцынхаа гэрээ орж ирсэн бол шууд наад дээр өөрчлөө юм шиг заяа. За тэгээд энийг драфтаар хадгаллаа. Одоо энэ оршин байршил болон орчин тойрны мэдээллийг ингээд сайн мэдчихвэл ингээд те шадивлан юу байдгийг те ойролцоох хаягуудын бүгдийг ингээд тусгачуд өрн зүгээр шүү за. За тэгээд драфтаа хадгална да. Тэгээд та бүхэн ингээрэй заяа.
Одоо энэ нэг юу аваад бааз. Одоо нэг юм темплейт аваад бааз. Энийгээ болж игэл компьютер дээр эсвэл утсан дээр ингээд хадгалаад авчираа заяа. Газар, орон сууц, үйлчлэгээний талбай эдгээр дээр ерөөхдөө объект гэсэн энэ хүмүүсүүд дээр ингээд яг бүр ингээд хэрэгэлдэг юм тусгай юм драфттай болчих хэрэгтэй шүү заяа. Газар Үйлчлэгээний талбай, түрээс гэдэг юмнуудыгаа бүгдийг ингээд хадгалаад авчираа заяа. Тэгээ хадгалаад авчих юм бол дараа нь яг яг эндээсээ копи пейст хийгээд засгийн засаад тавьчихдаг байхгүй. Юуны юм драфт ерөөхдөө хадгалаад авчираа заяа. Тэгээ энийг копидод файл юмудаа хэлээд байж шээ. За. Ийм юмтай байж бол цаг хугацаа хэмнэх байхгүй. Тийм нүүдэн дээр бичсэн. Нүүд дээр хадгалаад авчих зүгээр шүү. За тэгээд драфтаа хадгаллаа. Адагуудаа зураг бичлэг рүү орноо. Хэрвээ энэ тайлбараа зөв ягаад хангалттай сайн хийсэн байх юм бол энэ 21 болох хэрэгтэй заяа. 21 болох хэрэгтэй. За ингээд би ерөөхдөө хоёрын яриад байгаа шүү. За зураг бичлэгийг оруулаа. Зургаа ерөөхдөө хамгийн ихний зургаа орон сууц байх юм бол орон сууцныхаа гаднах зургийг аягүй цэвэрхэн оруулах хэрэгтэй. Хашаа байшин бахан байшингийнхаа аймаг гоё харагдаж байгаа хүний ингээд хорхоо хөгмөө ийм гоё зургийг ерөөхдөө төрүүлээд оруулах зүгээр шүү. Тэгэхгүй хүн харж юм ингээд татагддаг учраас тэрийг attraction буюу юмудаа хийх хэрэгтэй шүү. За. Ерөөхдөө би ингээд оруулсан байдаг. За ингээд мэдээж зурнууд орууллаа. Дээр би нөгөө энэ үндсэн дээр ингээд яасан шүү дээ. Өрөөнүүд оруулаадсан шүү дээ. Энд чи одоо энэ зурнууд дээр ширх болно. За энийг харцсан тийм үү. Зураг бичлэг рүү орлоо. За би одоо өрөө рүү орж байна. Явлаа. За би энийг нөгөө юуны ариун цэврийн өрөөг оруулсан байхгүй. Энийг ингээд шууд энэ юм дээр ингээд дадлаа. Булангийн. Түүнд бол булангийн холбоосон дээр дадлаа. Холбож өгнө. Тэгмүүд яг угаалгын өрөө 4 хэрцэн 3 гэж бааз. Орууллаа, хадгаллаа. За энийг би нэг гартгоог оруулсан байгаа заа. Сонголт хийдэг үү шүү дээ. Энэ хадгалдаг байх юм. Гартгоо орууллаа, хадгаллаа. За энийг бол би гартгоог оруулсан байна. Оруулаагүй. За хадгаллаа. За энэ систем бол ингээд оруулаад ах чинь дахиад сонголт хийдэг юм гэж гарч ирдэг. Дахиад оруулж байгаа. Асуудал. Ингээд яваад байна. Тэгээд бүгдийг ингээд оруулаад одоо энэ жишээ ингээд зочны өрөө гэж хийгдсэн байх хэрэгтэй байхгүй. Зочны өрөө ингээд хадгаллаа. Явлаа. Тэгээд зочны өрөөд орууллаа. Явлаа. Гэх мэтлэн ингээд бүх өрөөнүүдийг ингээд холбогдсон байх юм бол яах вэ? Дараа нь яа. Зочны өрөө энэ дээдлийнх нь зочны өрөө шүү. За. Ингээд оруулсан. Энэ ингээд хүүхдийн унтлагын өрөө байсан. Хүүхдийн өрөөгд оруулсан байсан гэсэн чинь ороогүй юм байна. Хаана хүүхдийн өрөө юм гэж. 6 харцан тав бол. За энэ мастерын унтлагын өрөө гэдэг ингээд оруулсан байх хэрэгтэй байж юм байна. Ингээд заримдаа хадгалагдаа заримдаа хадгалагддаг байхгүй. За ингээд яа чинь. За одоо энэ дээр нөгөө YouTube хаяг юугаа оруулнаа. За би YouTube суугтай очиж юм яа. YouTube гүний Gmail дээр л YouTube руу орж болдог. Асуудал руу Gmail хаягаар л YouTube руу орчих. Тэгээд шууд юу чинь нэгдчихэн за. За энэ дээр би нэг хамаагүй үгүй Remax-ийн л юм гэдэг юу оруулах хэрэгтэй шүү. За upload видеос би саяны юуны юуг оруулсан учраас яг хоо энд ингээ харагдаж байна тийм үү. За би энэ нэг юу хадгалсан байсан учраас энийг нь оруулаад тэгчүүл яг хоо хот бол нийлээд байхгүй. Шадивланд яана. Хаус яа тэ. На 368 м², хаус 639 м² газар эзэмшил тайгаар тайлбар нь болж байна. Тэгээд оруулангуудаа яах вэ? Энэ хүүхдэд зориулсан хүүхд мэдээж үзэж болно шүү дээ. Ингээ оруулчихнаа. Миний үзэлтийн тоо нэлээд ихсээд байгаа. Яг нь сүүлийн үед нэг юунууд руу амар YouTube болон бусад юунууд руу нэлээд оруулдаг учраас хүмүүс нэлээд үздэг. Тий. За ингээд энэ холбоос чинь юу шүү. Энэ YouTube руу босоо бичлэг ордог шүү. Босоо бичлэг орохоор шортоор орчдөг. Шорт линкийг энэ Remax-ийн Remax юу зөвшөөрдөггүй шүү. За. Шорт линкийг хүлээж авдаг. За энэ icon-ыг тийм. За энийг орууллаа. Доотлох вебсайт дээр оруулах. За ингээ оруулцгаа хадгалах дээр нь дарангууд яг. За одоо нөгөө хувь чинь ингээд юугуудаа сайхан 35 гараад. За 30-аас дээшээ 30 болон 30-аас дээшээ гарлаа гэх юм бол 80-80-аас дээшээ гарчлаа л гэж ойлгоо. Тийм байх шүү. Тэрнээс 27 дээр очиод гаццсан байх юм бол асуу. Яг энэ минь линк холбоос молбоос бүх юмудаа хийсэн ч гэсэн 27 болох юм асуугаа заа. Бас тийм 27 очих юм бол 77 очлоо гэсэн зэ. Тэгээ 80 хүрхгүй гэсэн.
Тэгэхээр шүү бичлэг хийгээд байхад нэг 3% нэмэгдэж гэсэн үг. 3-5% нэмэгдэх юм бичлэг юм. Холбоос нь 2-2-оос 3% нэмэгдэнэ. Тийм минут байна. Ер нь бол 1 минут дотроо багчих юм зүгээр шүү. За ингээ болцсон. Ер нь бол ихний юмнууд нь бүгд ингээ болцсон. Одоо бичиг баримтуудаа хэдүүлээ одоо тийм үү. За бичиг баримтууд дотор тэр юу багтах вэ? Орон суусан дээр орон суусны бичлэг байна. Бичлэгийн зураг байна. За тэгээд бичлэгэн дээр байгаа хүнийх нь хэдэн үг байдгийг тийм тэр хүмүүсийн бүгдийнх нь иргэний өмнөхний холбоо зургийн дээр тусдалтай ордог шүү. Тэгээд юу вэ? Нөгөө 16 наснаас дээш хүмүүсийн ахгүй юу? Бас нөгөө жоохон гуудыг жишсэн юм уу? Жоохнуудыг бол авахгүй. Тийм тийм. 16 таш дээш. Яах боломжтой хүн гэж хэлэх байна. Их зүүн чадамжгүй гэрээ ялгаатай байна. Тэгэхээр нэг их зүүн чадамжтай нэг юм гэдэг аа. Амьдч тэр нэг юуг нь авч болно. Их зүүн чадамж юуг нь болж өөр нэг хэсгээр байх юм бол сайн л гэж авчаарай. Тэгээд юу юм мэдээллийн хуудас боёо одоо өмчлөгчийн мэдээллийн хуудасыг үүсгэн зургийг юу үүснээр аа. Тэгээд дараа нь гэрээнийхээ хийш авах шүү зай зургийг аа. За одоо эхлээд ингэж оруулж байгаа юм дээр яг хоо энэний нөгөө бичиг баримтууд юм би оруулах л та энэ газрын гэрчлэгээ тийм ээ. Ингэнгуудаа энэ дээр одоо газрын гэрчлэг гэсэн юм тийм. Энэ дээр listing documentation гэдэг заавал бүглэн зав. Энийг заавал listing documentation тэгээд яг хоо газрын гэрчлэгээ бичээд оруулна. За энэ дээр ингээ газрын гэрчлэгээ, энэ дээр газрын гэрчлэгээ гэдгээ заавал харагдах хэрэгтэй шүү. За. Тэгвэл нэг манай админ юу хэм маань билгээ маань энийг юу юм болоо гэдгийг бичээгөө тохиол мэдэхгүй шүү дээ. Заавал орж харах гэдэг юм тийм ээ. Байрны гэрчлэгээгээд оруулна. Саний өдөөд хөрөнгөний гэрчлэг гэсэн шүү дээ. За ингээд дараа нь яг юу болох вэ? За иргэний үндэсний лавлага. Хийсэн докюменташн иргэний үндэсний лавлага. Лавлага. За хадгаллаа. За дараагийнх нь юу вэ? Энэ газар дээр бол кадастр заавал байх хэрэгтэй шүү. За. Кадастрыг авахгүй болохгүй. Ингээ кадастрыг авчих. За ингээд ерөнхийдөө эхний удаагийн юунууд чи ингээ болцсон. Дараа нь юу орж ирнэ гэсэн үг шүү дээ. Нөгөө өмчлөгчийн мэдээллийн хуудсын юу орж ирнэ. Тэгээд гэрээ чинь PDF-ээр нэгтгэгдсэн байх хэрэгтэй шүү. Нэгтгэж оруулсан байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг оруулах гэх юм байна. Тэр бол шаардлагатай шүү. Нэг гэрээгээ 10 өргөн ингээд шууд нэг PDF болгоод оруулсан байх хэрэгтэй шүү. За ингээд эхний юу ингээд боллоо. Одоо ингээд хамгийн сүүлд бүх юмаа шалгаж дууслаа тийм үү. Драфта хадгалсан учраас одоо юмуд бүгдийг шалгалаа. Окей боллоо. Яг уу хамгийн сүүлд нэгээд хадгалах идэвхжүүлэх. Тэгвэл яг уу одоо энэ дээр нэг юм гарч ирнэ. Копа. Системийн чинь чанар нь болсон байна гэдэг юм байна шүү. Хэрвээ энэ дээр чанар сайжруулах гэсэн энэ дээр нэг юм жигсаалтууд гарч ирнэ. Энэ одоо байхгүй байгаа чанар сайтай болсон учраас тэр дутуу байна энэ дээр ийм юу хэрэгтэй юм гэдэг англи бичсэн юм. Тэрийг нь харж байгаа яаж ч гэсэн. Одоо ингээд 35 болгоод яг 85 болсон байгаа ч харагдаж байна. Тийм ээ. Энэ бол 30-аас дээш гарчлаад 80-аас дээш гарчлаад гэж байна. Тийм шүү. Тийм байна. За ингээд ерөөхдөө бол болчлоо. Бүлүүд хөрөнгөдийн юмнууд ингээд болгочлоо. Гэрээ нь болчлоо. Одоо яг юу яана гэсэн үг. Одоо нэг гэрээгээ бий. За дараагийн нэг зах зээлийн шилжээг бол яг дараа нь та нар нэлийн адванс буюу одоо дараагийн түвшинд хүрхтээ энийг өргөдөө ойлгодог болно. За нарийн юмнуудыг шийдлэх. Энийг нэг одоохондоо хэрэглэхгүй заяа. За дэлхийн дахинд буюу одоо нэг 5 хүн тим хайгаад өгөөч, ийм хайгаад өгөөч юм бол яг Монгол улсаас сонгож байгаа сайхан хайж ш түрүүн би хайж үзүүлсэн те. Энэ дээрээ сайхан хайж үзүүлээд авчаарай заяа. За мэдээж харилцагч бүртгэх хэрэгтэй болно. Хэрвээ баяр талаас ажиллаж байгаа тохиолдолд нэг баяр нь аль нэг лист агентийн үүдүүдийг авлаа гэвэл яг харилцагчаа энэ заавал бүглэх ёстой. Харилцагч нь ямар хүн байх ёстой гэхээр нэг худалдаа авагч юм, худалдагч юм уу, худалдаа авагч юм уу эсвэл худалдагч гэдэг хоёр тусдаа удаас түрээслүүлэгч гэж байгааз энэ хоёрыг ингээд ерөөдөө бүгэлдэг. Тэгээд үндсэн өөрийнх нь нэрийг бичээд, овгийн бичээд утасны дугаарыг заавал хатгалцсан байх ёстой шээ. Дараа нь хаалт хийхэд өөрөө чи энийг ингээд татангуудаа хооронд нь матч ап хийчихдэг байхгүй.
За энэ хоёр угаасаа ингээд худалдаа авалт хийжээ гэдэг юм тэгж юу да нийцүүлдэг гэсэн үг зэ. За энэ худалдаа авалт нийцүүлэгч гэдэг нь аукшн нийцүүлэх гэдэг нь болохоор түрүү хэлсэн шүү дээ. Энэ үнийг ингээд өөрийнх нь авсан за надад тийм хэрэгтэй байна. Тэр тийм байр гарч ирвэл надад хэлээрэй гэсэн тийм хүмүүс нь гарчих юм бол энэ дээрээ гарч ирээд энэ дээрээ ороод бүхэн ингээд бичээд хадгалсан байх юм бол энэ дээр ингээд гараад ирдэг зэ. Тэн дээрээ ингээд оруулсан тохиолдолд тэнд чинь таарсан листүүд ирлээл бол таны мэйл хаяг дээр чи ерөөдөө ирнэ л гэсэн үг шүү заяа. Энэ мэйл хаяг дээр чинь тийм худалдаа тийм лист орж ирлээ гэж батлагдлаа гэвэл шууд орж ирэн ирэнгүүт нь яг оо шууд ороод харах нь шүү дээ манай. Оо за надад ийм юу ороод ирсэн байна. Алуу нөгөө нэг агент руу уцтсан шүү дээ. Оо энийг чи үзүүлж болох хизээ үзүүлэх вэ яах вэ ийх вэ гэж ярилцаад яриагаа хийгээд явчихна гэсэн үг байхгүй. Энэ тийм жишээ байдгүй юм байна. бид нар үзүүлсэн үү? За илэг. Тэгээ гараад ирэх байх. Тэнгуү шууд. Тэгээ тэрнгүү тэндээс нь миний юугаар харагдаж байсан тий. Өөрийнхөө чинь биш яг нь тэрийг харангуудаа нөгөө үнтэйгээ уцаар яриад тэнгуутаа яг айконектоос нөгөө юг нь хайж олонгуудаа яг нөгөө юм руу яваална гэсэн үг байхгүй. Нөгөө нэг хайхтай ав нэг юм. Үгүй. Листинг югаар нь хайр авчих гэсэн үг. Локейшн юунуудаар хайр авчих гэсэн үг. За тийм байна. За одоо тэгээ дараа нь маркетинг гэдэг нэг гоё юу байгаа. За энэ хонли бол нэг бүртгэгддэг юм аа яг хөдөлдөг хүмүүс бол байдгийн. Яг бол за тэдний өдөр тэр хүмүүсийн төрсөн өдөр ч гэх юм эсвэл тийм хийнэ гэдэг план хийдэг хүмүүс үүрэг болдог. За хонли яг хөө тэр нөхцөл гэдэг хүмүүс бол яг дараа нь өөрсдөө яаж байгаа. Өөртөө даалгавар үүсгээд явчихдаг хүмүүс байдгийн. За маркетинг дээр болох тэр ингэдэг. Facebook хэрэгтэй юу одоо Instagram хэрэгтэй юу гэдэг юугаар сонголтоо хийж гад энэ хоёроос сонголтоо хийж гад өөрийнхөө үйл хөдлөлтүүдээс яг нэг үйл хөдлөлтөө сонгож жагаад одоо энэ темплейт гаргаж аваад шууд хадгалаад авчтیں۔ Тэгээд тэрийг Facebook дээрээ тавиад өөрөө маркетингээ хийж болдгоо гэж байна. Ийм бэлэн темплейт байдаг байхгүй. Одоо энэ дээрээсээ ингээд сонгоо авчих гэсэн үг байхгүй. За энэ дээрээсээ ямар листинг сонгох уу гэж бол одоо энэ нэг листинг байхгүй ч гэсэн харагдахгүй юм. Сонгож жагаад оруулаад тэгээ хадгалаад авчдаг шүү. Энийг дараа нь өөртөө нэг завтаа цагаар өрхөд хайх байж байгаа. За referral manager болохдоо энэ нэг хаалт маркетинг гэдэг хэрэгтэй болдог. Хин нэгний одоо листийг хаасан бол эсвэл хин нэгний өөрөө чинь листийг хаасан бол тэрийгээ заавал оруулж өгч явах хэрэгтэй шүү. За referral manager дээр өрхөд ямар хүмүүс ингээд өөр төр чинь юу гарч ирсэн байна гэдэг дэлгэр мөн адыг маань энэ дээр надтай ингээд нэг referral бүлгээ хийсэн. Энэ хоёр энэ хийсэн бүлгээнүүд юм хий. Энд дээр манайх юу гараа за агентига үнэлэхдээ заавал энэ дээр нь дарж ингээд 5 одоо өгж байгаараа хамтарсан хүмүүс яа заа. Энэ дээр манайхан дарахгүй явчаад байдаг. Тэр нэг 0 өрдөөс үнэлгээ өгөөгүй ингээд нэг бүх систем дээрээсээ нэг хүмүүс харангуйтаа нэг Америкаас нь манай нэг яг энэ тийм compliance буюу одоо нэг юуны агент хоорондын харилцааны менежер Монголыг хариуцсан менежер рүү шууд холбогдоод идэх гэж байгаа юм. Энэ чинь агентын үнэлээг байна. Энэ яасан хийсгээд ардаас нь холбогд байр гэдэг байн уцтаад байдаг нэ мэйл зээд ирээд байдаг. Тийм учраас тийм юу үүсэхгүй бол заавал үнэлгээ өгч явах хэрэгтэй шүү. За хамтын гүйлгээ байхгүй юу? Хамтын гүйлгээ гарсан бол тэрийг нийцүүлэх гэсэн. Листэн дээр энэ хоёр хамтарч хийх гэсэн юм уу? Үгүй. Би одоо энэ одоо бидний хийж байгаа юу штэ. Энэ одоо миний лист одоо би одоо лист юм уу эсвэл худалдаа авах хамаагүй байхгүй аль нь ч байж болно. Тэнгууд яг энэ хүн ингээд referral хүсэлт хийлгээсэн байгаа байхгүй. Хоёул referral хийчлээ. Баярлаа гэх. Энэ нийт зөвлөгөө хийж байгаа байхгүй. Тий. Хаалт хийж байгаа байхгүй. Хийгдсэн байхгүй. Тэнгууд хаалт хийснийхаа дараа тийм юу хийлээ. Тий. Баяр талаасаа чи дис талаасаа чи. Энийгээ сайн оруулж явах хэрэгтэй шүү. Гурвуулаа хамтарч нэг бүлгээр гаргасан гэсэн үг үстэй. Гүү би биш. Энэ чинь энэ үний өмнөөс би хийгээд байгаа байхгүй юу? Одоо энэ чинь минийх л гэж бодлоо. Хоёр үл хоорондоо байхгүй юу? Гүү би биш. Энэ чинь энэ үний өмнөөс би энд одоо яг коннект хийгээд байна шүү дээ. Энэ чинь тий өөр хүний нэрээр орсон байгаа учраас. Энэ дээр бас нэг юм тохиол гардаг гэсэн. Хоёр баяраг хоёулаа үзүүлээ. Тэгээд нөгөө хүн ахвалж тийм нэг хүн үзүүлж байгаа байхгүй. Гэхдээ эхлээд үзүүлсэн агент болохоор мөнгө авахгүй сууд үзүүлсэн авч байгаа байхгүй. Яа гэсэн чинь юугаа явуулаа юм. Бэрхэл хүсэлтэй явуулаа сүүлэнд явуулсан. Ихэнх явуулсан гэсэн. Тэгээд үзүүлсэн. Тэгэхээр одоо энэ хүмүүс би одоо нэг баярлал
эрхлэл бүсний явуулж ирсэн дээрээс Үгүй. Хаалт хийсний дараа гэдэг. Нөгөө нэг саналаа. Юу саналын хувьсаа өөрөө нэг өөрийгөө тэрчилж чадаагүй гэсэн үг байна. Нөгөө хуудас бүглүүлдэг гэсэн. Тий. Одоо жишээ нь юу аахгүй одоо нэг ЛКХ тэр орснууд нэг юу ааш та. CRM гэдэг ааш та. Харилцах бүртгэх юм дээр. Тэрийгэ бүгэлжсэн цав хугацаатай юм байж байгаа байхгүй. Тэргээрээ батлагдаагүй учраас юух нь яг худалдаа эхний үзүүлсэн үнэ нь өөрөө энэ үнэ авах үгүй тодорхойгүй альдаас нь холбогдоогүй яагаагүй тийм л байгаа байхгүй. Гэхдээ нөгөө сүүлд үзүүлсэн үнэ бол тэр холбогдоо за авах уу яах ийх үү гэдэг нь ярьчаа тэр нь баталтай болчоод авах нь тодорхой болчихгод нь яг рефлекстэй л хийсэн. CRM дээр сайн хэлэх хэрэгтэй. Тий хийх ёстой харилцагчаа ядуусаа алдаж болохгүй байхгүй. Болохгүй байна. CRM хаана? Үнэхээр цаа юм. Тусдаа одоо энэ харилцагчаа юу байхгүй юу? Худалдаа авахч гэж бас одоо энэ харилцагч гэж бас харилцагчаа нэмэхтэрээ л нэмсэн байх хэрэгтэй. Нэмсэн байвал ер нь зүгээр байхгүй. Яг энэ миний харилцагчаа би энийг өөрөө бүртгэж ийсэн юм аа. Энэ хүн багхгүй да би энтэй ингээд мэдээлэл өгөөд ажиллаж ийсэн юм аа гэдэг дараа нь ингээд бүртгэгдсэн байгаа тохиолдолд энэ хизээ бүртгэгдсэн хэд хонжоо нүртэл харагддаг байхгүй. Тэгэхээр урьдчилан бүртгэгдсэн байгаа тохиолдолд тэрүүгээр өөр аврагдана л гэсэн үг байхгүй юу? Тийм шүү. Өнөө бүртгэгдсэн байвал зүгээр. За дараагийн нь болохоор энэ тайлан гэж байгаа. Өөрөө чинь ерөөдөө юу хийсэн бэ, яасан бэ гэдэг юм гардгийг. Энэхтэй нэг шинэ систем рүү орсон учраас ингээд заримдаа харагдахгүй байгаа даа. Одоо энийг ингээд дарангууд хийж харагдахгүй байгаа даа. За лоудинг энэ гайгүй болж байгаа юм шиг байж байгаа харъя. Энэ тайлан байна уу? За би өөрийнхөө харуулсан нэр хаа. Тэгэхгүй энэ нэг юу? Энэ манай өөр хүнийх. Яг нь хувийн мэдээлэл бас давхар явагдаад байгаа ш. Би нэг лист оруулсан учраас энэ листийг нь оруулж байгаа юугаар нь харуулдаг байгаа байхгүй юу? Надад оруулж байгаа лист байхгүй учраас харуулаарай юм төвтэй одоо. Тий. За энэ дээр үедээ тайлан байхгүй учраас харагдахгүй юм тийм үү? За би профайлаа дөрөв хэлсэн тийм ээ. За ингэ бүгдийн сайн бүгдийн шүү. За энэ хүмүүстээс бүглээг байна тийм үү? 61% та бүгдийн одоо бүглэх нь тий. За энэ зааш. За дөрөв энэ бол хаах нэг Ямакс зарагдж байгаа бүтээгдэхүүний хэлбэр шүү. За энийг яг дараа энэ нэг онц юм биш. Анхнаасаа нэг цаанаасаа бүглэхдээ юм байсан гэсэн үг байхгүй. Тэр яз өөрөө нэг дэлгэрүүлж бүгднэ гэсэн үг байхгүй. За тий. Өөрөөхөө заавал англиар авах хэрэгтэй юу? Яг олон улсад ажиллая гэж бодвол англиар хийж байсан зүгээр. Би бол Дараа нь одоо өөрчилж болно юм. Шинжилж болно тийм. Тэр маркетинг анализ дээр олон юм юу Энэ үү? Энэ нэр болох дээр юу вэ? яг маркетинг үгээр Энэ үү? Маркетинг үү? Энэ дээр ингэ чинь маркетингийн темплейтүүд байдаг бэлэг. Зүгээр нэг листээ сонгох чинь л автоматар ингээд юунууд ингээд гараад ирдэг. Юунууд байгаа байхгүй. Энийг зөвхөн Facebook дээр би нэг юм юу оруулмаар байна гэдэг ингээд судалж байгаа байхгүй. Нөгөө зөвхөн Facebook-т орох боломжтой энэ маркетингийн темплейтүүд байдаг байхгүй. Энэ дээрээ шууд одоо үйл хөдлөлгөөнгөө сонгоод энийг сонглоо тийм үү? Тэнгүүд яг нэг үйл хөдлөлгөөн байх нь шүү дээ. Тэнгүүд тэрийгээ сонглоо дараагийн ингээд тэнгүүд чинь автоматар зургнууд нь ороод тайлбарууд нь ороод ирдэг байхгүй. Тэгээ өөрөө чинь утасны дугаар муугаа нөхөн нь ороод ирдэг байхгүй. Тэгээд тэндээсээ шууд яг түгээх гэдэг дээр нь дарах уу эсвэл нэг юу хадгалах гэдэг дээр нь дарж болдог байхгүй. За тийм өөрөөх төр үзүүлдэг. өөрөө Facebook пэйжн дээр тавьж болох уу? Тийм шүү дээ. Өөрөөх төр тийм тэргүүрээ л ашиглах гэсэн. Хүмүүс тийм энэ бол айгүй боломжтой байхгүй. За маркетинг өгөх болно. Яг анх энэ дээр нөө юу яасан шүү дээ. Үйл хөдлөл хөрөнгө дээр бичсэн тайлбар шүү дээ. Тэр тайлбарууд чинь гарч ирнэ. Тийм шүү. Одоо энэ дээр хадгалсан байгаа шүү дээ. Энэ тайлбар гэдэг байгаа. Энэ тайлбар дээр бичсэн энэ дээр чинь харагдана. Тэгээ саний маркетинг гэж энэ тайлбар дээр гарна гэсэн үг шүү. Энэ бас ашиглаж олох гэсэн тийм. Болно яах вэ? Тэгээд бүр гачин юм аа. Үл ойлгохгүй байх юм байна. Тэгэхээр би хамгийн ингээд энэ харагдаж ирсэн. 3D-гээр тэр нөгөө юу яа тавилга тэр хоосон байна. тэр мөрийг бол яг дараагийн төвшин хэрэгжилж байна. Тэгээд яг яасан бэ тэр яшилж амжихгүй дээ. Энэ бол би зүгээр өөрөө хувийн юм дээр хийж медиа төлөвлөлт турших гэдэг энэ байна л да. Энэ бол медиа төлөвлөлт байна.
Яг энийг ярих юм бол нэлээд олон хугацаа авах учраас та бүхэн ингээд тайлбарлах. Тэгэхээр зах зээлийн шинжилгээнд дээр бол нүүр ханшаал гэдэг юм тийм. Тэгээд харилцагч руугаа фейсбુક хуваалцах. Хугацаар л ярих боломжтой, илгээх боломж байна. Яг уу хэрэгж авах боломжтойгоор ингээд хэрэглэж штэ тий. PDF-ээр хадгалж авах болно. Ер нь олон өөрийн чинь юунаас харагдана. Гэтэ энэ нэг юу зах зээлийн шинжилгээ хийгээд олон одоо үйлчлэл хэрэглээс хийж болохгүй байгаа байхгүй. Айгүй олон юм гарч ирж штэ дээ. Хүмүүс нэг 20-оос доошоо ирэхдээ болчиход байгаа. 20-оос доош өнөөд ирэхдээ. За 1-р сараас тий ингээд 6-р сараас байдаг. 140 саяас заяа. За би үзүүлээ л да. 140 саяас 160 саяын хооронд. Таван байрны мэдээлэл хамгаалаад өнөр явуулж байж байгаа. Шүүлтүрэл айгүй нарийн болно. шүүлтүрээ нарийн болохоор гаргаж ирж. За Улаанбаатар хот тийм үү одоо ингээд Баян зүрхэл оруулъя л да одоо жишээ. Хороогоос онгоё. Гоё ганхан машин. 16 дугаар бая. 16 дугаар хороон дотор заяа 140-оос 160 сая хооронд үлдэлхийг зүгээр хайгээ бодчихъя заяа. За юу яа орон сууцтай ингээ оруулчих. Тэнгуүтэй яг уу зах зээлийн статус нь ашиглаж байсан тийм үү? Англи нь одоо мэдээж юм байна. За энэ миний хэрэггүй яах юм за. За яг нэг урагшаа харсан цонхтой шаардлагатай гэвэл урагшаа гэдэг нь яаж нэг. Тэгэхээр энэ дээр нэг ийм хараад байгаа. Амар олон үйлдэл байгаа учраас ингэж байхгүй. Тэгээ сайжруулах буюу бүр илүү наривчлалтай болгох гэсэн. Одоо бүхэн тэр үйл байхгүй биш. Байхгүй биш илүү наривчлалтай болгох хаал гэсэн байна. Өөрөө нэгээс илүү наривчлалтай болгох хэрэгтэй байна. За ингээд одоо ингээд баг багаар л наривчлж нэгээс 2 рүү гээл тэгэл за юу яа орон сууц болсон юм уу? Одоо листмэс авахаар зүгээр хаш асуудаг шүү дээ зүгтаад нэг. Тэгэхээр энийг ашигладаг гэсэн үг. Зүгээр өнгөөр хараад байна. Яг гоо бүр наривчлан ашиглахыг бол энийг ашигладаг. Гэтэ энэ бол ингээд ажиллахгүй байгаа учраас л би ингээд нарийн сайн гаргаж өгч чадахгүй байгаа учраас би энийг ашигладаг. Сургуулийн ойролцоо ч юм уу тий. Хойд Хайрын байр хайхтаас ашиглаж болно гэдгийгсэн мөн үү? ер нь бол болно. Гэтэ энэ ажиллахгүй байгаа байхгүй. Тий ингээд нарийн ингээд оруулаад ахад үрдээс гарч ирэхгүй байгаа байхгүй. Тэгээ дараа нэрийн өөр агентуудынхаа мэдээллийг бас ингээд шүүгээд гаргаад ирэх юм гэж би ойлгосон ш. Болно л таа уг нь бол. Тэгээд яг хоо эн чинь өөр нэг бүр ингээ өшөө бүр 20-оос доош одоо тийм үйл хөдлөл гаргахын тулд энэ ингээд илүү наривчлаа хийх юм гараад байна. Тэгжээж гарч ирэхгүй байна. Тэрнээс бол яг хоо юу зөндөө энэ бол болно. Болоход бол болно. Дааж нэг юу яаж болох. Тий, тооногдчихээ. За яг хоо тэрийг яах юм бол одоо юу гэдгийг харилцагчтай зүгээр нэг нэгээр нь явуулъя гэж бодвол энэ дээрээ оруулаад бүгднийг харж байгаа л илгээгээд байна гэсэн үг байна. Тийм шүү. Дэлхийд ихэнд орж байгаа л судалгаа харж байгаа л. За энэ ерөнхийдөө ийм үнэлгээтэй байна. Эдэн өрөө эдэн метр квадраттай мөртлөө ийм үнэлгээтэй байна. Энийг ингээд метр квадратаар нь бодоод үзэхээр ийм байна гэдэг тайлбар аягүй сайн хийж өгөх хэрэгтэй байна. Тэгчээр ингээд тийм байна. Энд тэгээд гол нь зарагдаагүй тэд хонцсон байна гэдгийг аягүй сайн хэлэх хэрэгтэй. Яг гэвэл энэ тэгвэл танад байгаа юм чинь зарагдах боломжтой л гэсэн үг үстэй гэж дайраад байдаг байхгүй юу? Гэхдээ энэ харин ингээд зарагдахгүй ингээд удаад байгаа учраас хоёулаа энээс бага үнээр зах зээл дээр байршуулж зарагдана гэдэг аягүй сайн хэлэх хэрэгтэй. Энэ өөрөө л харж байгаа. Хэц төр явах боломжгүй те. Би зүгээр утсан дээр аваад Болно. Эндээсээ сонгоод би ингээд түгээх гэдэг дээр дарж үзүүлсэн шүү дээ түрүү. За чи үзүүлэхгүй бол юм бол салахгүй л дээ. 16 дугаар хороо орчлоо. Орон сууц. Үний орон сууц. Окей. Гэрээний төрөл за ингийн байж болно. Зах зээлийн статус. За эндээс ингээд 140. Доод үн 140 сая заяа. Дээд үн 160 сая. Энэ Баян зүрх төрний 25 дугаар хороонд. За ингээд хэдэн өмнө гараад ирлээ тийм үү? За эндээс ингээд аль нь гайгүй байхаар нөгөө хүний чинь хажууд за энэ 144 сая энэ юу хос сууд байна. Хос суудын эрсдээс юм юу таалагдж байна. Тийм байна. Яг болж байна. Нөгөө хүний чи юу ийм байна. Болж байна. Болж байна гэдэг шууд листинг хуваалцах. Энд дээр дарлаа. Энэ линкийг хуулж авна. Энэ линкийг хуулж авахгүй байх юм бол өөрөө чи харагдахгүй гэсэн. Энэ линк чи өөрөө яг өөрийн чинь өмнөөс харуулж байгаа юу харуулах боломжтойгоор бүх юм автоматар тохируулаад өгсөн байх бол энийгээ хуулаад нөгөө өнөр байвал. бидний мэдээлэлтэй. Тий. Viber явуулсан бодож байна. Болно.
мессежээр ч явуулж болно. Заяа. Асуудалгүй. Утасны мессежээр ч явуулж болно. Бүх төрлөөр явуулж болно гэж ойлгочих заяа. Босно. Дөлгөөнөр юуны дөлгөөнөр чи хоёр хуваагддаг. Тойргоос баруун зүүн тишээ. Зүүн тишээ бол скватер дүүрэгтэй, баруун тишээ бол чимгэлтэй дүүрэгтэй. Тэгээ жоохон цаашаа бол чам баян гол дүүрэгтэй орчихно. Дүүрэгтэй. Энэ юугаа сайн хараа. Энэ энийгээ сайн хар заяа та нар. Юу зүүн талаа үзчихсэн. Одоо энэ хар. За энийг харж. Одоо ингээд эндээс ийшээ энэ дотроо ингээ орохоор ингээ скватер дүүрэгт ороод байгаа. Бажаараа. Ингээд ингээ ордог лөө. За би энэ чимгэлтэй гэж баз энэ чимгэлтэй нь орчиж байгаа байхгүй. Энэ чимгэлтэй дүүрэг аа ингээд энээс дотгошоо ингээд скватер дүүрэгт ордог. Одоо ингэж яваад ийшээ ороод ингэж яваад тэг ингэж яваад эн чинь ингээд скватер дүүрэгт орчихно. СПД гэж баз энэ ЧД гэдэг энийгээ сайн харах хэрэгтэй зэ. За би яаж харуулаад талаа. Аа тийм ингэж харуулахаар яаж байгаа. Айлаг байж байгаа. Google Maps-тэй байлаа. Газар зохион байгуулалтын юм. Одоо ингэ чинь энэ дээрээс ингээ скватер дүүрэг гэдэг хайчмаа шууд эндээсээ юм гараад байна. Ингээ харч. Дүүргээ гараад бол ингээ ойртуулчихын заяа. Та нар ингээ ерөнхий багцаагаа ингээ юун нэрээс газар зохион байгуулалтын ий газар гов цэг юм нэ ингээд ороод мэдчихэж байгаа заяа. Болоод очиж Газар зохион байгуулалтын Монгол чинь өөрөө ий газар гов цэг юм нэ дээр гов цэг юм. За би жоо ойртуул. Энэ чинь ойртуул. За энэ скватер дүүрэг ингээ харагдчих байгаа. Энэ тийм байгаас нөгөө нэг тойргийн чи юу ингэж орж ирээ. Ингээ оюун чи бүр ингэж юу баг тойроо ингэж ордог ч юм аа. Чигээр ууршаа юм. Ингээд ийш орчих юм. Хуучин энэ хэсэг нь ингээд скватер дүүрэгт ороод ирсэн шиг санагдсан. Ярьчих. Энэ чимгэлтэй дүүрэгт орчих юм шүү дээ. Миний хараад хатанд нэг юм спейд гэсэн юм. Тэгээд тах шиг ийсэн. Ха? Эндээсээ л харж та. Эндээсээ хаагаад байна. Одоо нэг цөмний хаалт дүүргийн аль нэг нэ. 21 дугаар ороо чи ингээ 2 хуваагдаж байна хараа. 19 дугаар ороо 37 дугаар ороо гэдэг энэ дээр ингээд 18 дугаар ороо. Энэ дээр зүгээр хорон дээрээ дараад үзьтэй. Тэнгүүд энэ юугаар ингээ харагдана. Энэ бүсчлээрээ ингээ. Тэгээ хуваагдчихдаг. Тэгээ одоо ингээд жоохон хордуулгад 19 дугаар ороо ингээд яах нь. Энэ дээр ингээд өөрөө хаваад байгаа. За ингээд дарлаа. Энэ хэсэг ингээ харж. Ингээ харах юм шүү дээ. За. Ий газар дээр ч гэсэн ерөөдөө хороо ингээ харагддаг шүү дээ. За скватер дүүрэг одоо баян чимгэлтэй дүүргээ харъя л да тийм ээ. Чимгэлтэй дүүрэг ингээд амар том харагдаж байна. Гэсэн мэт ингээд яач. Ганд юу зургтын зүүн талаар ингээд салаачихсан. Ингээд харж болно заа. Яаж л яаж харах боломжтой. Манайх өөрсдөө нөө туршиж үздэггүй хүнээс дандаа асуугаад байдаг тал байдаг шүү. За тэр ихлээр турш үзчихэд энэ ингээд энэ тэгээд ингээд нэг жоохон үнэхээр бүр болохоо асуу шүү. За. Үүнээд юм байн асуугаад тахаар хүмүүс заримдаа залхацдаг шүү. Тэрнээс нь жоохон болгоомжлоо. Тойроо дахиад идэг шиг юм хүмүүс. Тэгээ асуун. Яг би миний хувьд бол ингээд жоохон юу яана шүү. За ингээд хөө амтэн яг юу яадаг. Ажил ихтэй байвал өөрөө хэлчихнэ. За би жоохон завгүй ажилтаа ингээд хэлчихнэ. Завтай байвал би шууд хэлээд байна. Асуудалгүй за. Санаа зовлоо. За энэ миний нөгөө тайлан биш бацраа. Нөгөө төрөжийн хүний тайлан гарахгүй байсан дээр миний тайлан нэг их тайлан байд юм. Бацраа. Энэ тайлан ерөөсөө усахгүй байсан аа. Ажил. За нэг ийм хүү юу байна да. Iconic дооход юм шиг ийм хүү. Энэ бол бидний хоолоо олж идэх хамгийн супер систем заяа. Тийм учраас энийг маш сайн ашиглаж сурч хэрэгтэй. За яа. За би энэ юу яач ингээс зогсооч идэх.